Кикоми Тоторогийн аимшиг түүх. 2002 оны хавар Токиогийн гал тэрний өртөөн дээр гал тэрнүүдийн нэгэнд гинэт төмөр гарч зоржигтыг яаралтай болгосон байна. Хэдэн цагийн дараа албаны хүмүүс зоржигтын орхисон ачаа дэшиг зэгцэлж байгаад нэг зөвхөн дотроос цус сарцаам аимшигтай зүйл олжээ. Дөрөв мөчөө тайруулсан өсвөр насны охиныг зөвхөн амьсгал авахтуудын нүх гаргасан гялгаруудаар битүүр ойгот хийсэн байлаа. Орж хашгируулахгүй тул дууных нь хөвчийг авчээ. Хачирхалтай нь бие махбодын зэрэмлэгдснээс өөр ямар нэг хүчирхийллийн шинж тэмдэг байсангүй. Ив эрүүл байлаа. Бодол дээр нь маркераар 72 гэсэн дугаар тавьжээ. Охины харшил, сарын тэмдгийн хоолны зэрэг эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг жагсаан бичсэн дэвтэр зөвхөн дотроос гарч ирсэн байна. Хэн түүнийг ийм болгосныг цагдаагийнхан охиноос хичнээн асуугаад ч нэмэр байсангүй. Охин ярьж, бичиж, бусад маягаар харьцаж чадахгүй байлаа. Ингээд 6 жилийн дараа 20 настай болсон бүсгүй сая болсон явдлын талаар мэдээлэл өгч чадахтайгаа болжээ. Түүний Кикоми Тоторо гэдэг бөгөөд 1999 онд Орос руу алга болж эзэгийнхэн түүнийг үгсэн тооцож байв. Сургуулаасаа гараад явж байсан охинд үл таних хэр хандаж ээж авчин чамайг аваад ир гэж явууллаа. Гэхдээ охин санаанд орсонгүй машинд суугаад явсан байна. Тэрээр нүдийг нь таглаж байгаад нөөрлөө нь ямар нэгэн хүчтэй шүршгэд Кикоми ухаан алджээ. Хурц гэрэлтэй цайвар өнгийн том тасалгаанд ухаан ороод хартал хоёр охины хамт орон дотор хоригдсон байлаа. Өрөөний голд мис заслын том ширээ байсан бөгөөд эмнэлгийн хувцс өмсөж гартаа цахилгаан хөрөө барьсан том хүн өмнө хөвцөн охины хөлийг тарихаар завдаж байлаа. Охины нэг хөл айлгт таригдсан, харин боосон болтыг нь харвал гарыг нь саяхан тайрсан бололтой байжээ. Хамгийн аимшигтай нөгөө талын хааны дагуу яргалуулсан бусад охид харагдаж байв. Тэд хөдөж дуурч чадахгүй ч амьсгалж нүдээ цавсиж байжээ. Ийм зүйл харсан Кикоми дахиад л ухаан алдав. Нэг сэхэ ортол орон дээр хүлээтэй хэвтэж байлаа. Ойролж хашгирахыг оролцсон ч дуу ногт гарсангүй. Түүний зүү гаранд хайрагдаж шархыг нямбаг хичнээн ойсон байгааг охин мэдэрчээ. Тэр өрөөнд ганцаараа биш, тэнд байгаа охид бүгд нэгээс 3 мөчөө тайруулсан. Бүгд ярих чадваргүй болсон байв. Зарим нь гав гинжнээсээ салахыг оролдон машигралдаж, зарим нь зүгээр л дээш ханаг хөвтөөд нулимсаа асгаруулж байлаа. Эргэн тойрон нам гүн байх бөгөөд тэдэнд өдөр бүр масууруулах бодис тарж байсан тул Кикоми өдөр цагийн баримжаагаа бүрмөсөн алджээ. Тэднийг өдөрт 3 удаа хоолдог байлаа. Охины үлдсэн гарыг гавнаас суллаж, савх бариулж байгаад эхлээд хоолыг нь шал руу шидэж байснаа сүүлдээ идүүлдэг болжээ. Ингэсээр эрүүл ухаанаач алдаж эхэлсэн байна. Тэр тамлагчийнхаа нэр усыг ч мэдсэнгүй. Зорилгыг нь ч ойлгосонгүй. Үе үе охтын нэг алга болж удалгүй айл нэг мөчгөө болоод эргэж ирдэг байв. Мисцаас хоорондын хугацаа хэдэн 7 хоног байх ёстой авч охин цаг хугацааны баримжаагаа нэгэнд алдсан бөгөөд 4 дахь мөчөө алдсны дараа Кикоми үзэсгэлэнгийн дахимд шилжжээ. Энэ нь харьцангуй цэвэр агаартай дугуй үлбэртэй тасалгаа байлаа. Хааны давах давцан дээр охиныг хөвтүүлээд энд Кикоми анх удаа тамлагчийнхаа нүр царайг харжээ. Энэ нь буурал сахалтай жирийн л нэг өвөө байв. Нүдэн тогтун дүлгөн, нүүрэнд нь өрөвдөх шинж тодорсоор ирээд гавыг нь тайлтал охин хазах гэв. Өвөө үүнд бэлэн байсан бололтой охиныг буцаанд түлхээд дагс дашаанд нь тусгай механизмаар бэхлэгддэг металл ялцыг нуруунд доогоор нь хийжээ. Ингэсээр охин хөдлөх ямар ч боломжгүй болов. Дараа нь метр хагас орчмын урттай ардаа тогтоогч бүхий хавтгаас самбар авчирч охиныг дээр нь тавьж ялцсаар нь бэхлээд ханам дөлгөж орхив. Эргэн тойрон түүн шиг үлгүүлсэн олон охид байхан дэр. Энэ шөнө хамгийн аимшигтай нь байлаа. Эргэн тойрон дуугарч чадахгүй. Нүдээ завчхаас цаашгүй амьд хүүрнүүд. Нүдээ завчих чимээ хамгийн чанга орлооноос ч илүү аимшигтай сонсогдож байлаа. Охин хэд хоног огт үндсэнгүй. Эцсийн эц дөөрийн ирэхгүй нойрон дарагдаж, сэрээ тартал өрөөнд хурц гэрэлтэй бусад охтын нүрийг бодож анилсан байв. Тэднийг хамгийн багаас нь эхлээд насныхан дэс дараалал байрлуулсан байлаа. Эдгээр охтыг удаан хугацааны туршид цуглуулсан болохыг Кикоми ойлгов. Бүгд л урт хар үстэй, цайвар царайтай жирийн япон охид харагдаж байлаа. Тамлагч ямар нэгэн савтай шингэн барьсаар орж ирээд ээлж дараалан охтын ам руу хийлээ. Дараа нь бүгдийг нь тойрч усуулгаад 3 дахь тойролтондоо биеийн байдлыг нь шалгав. Харин 4 дахь тойролтондоо зүгээр л цогдуулгоо шохоорхон харж, зарим нэгнийх нь үсийг нь засч, заримийнх нь будаг шунхыг сэргээж байлаа. Үе үе аль нэгэн охиныг ханаас буулган авч, гялгар цаасаар орон хайрцагт хийгээд авч явдаг байлаа. Кикомигийн ээлж ирэхэд түүний боолтон дээр 72 гэж бичжээ. Хайрцагны дотроос моторын жимээ дараа нь бусад хүмүүсийн ярилцахыг сонсов. Хэдэн цагийн дараа түүнийг хүмүүс олжээ. Хэдэн жилийн дараа ярахчин барьж чадсан ч тэрээр гинэт ойлгомжгүй байдлаар өгсөн юм. Харин бусад охтыгч хэргийн газрыг ч олж чадсангүй. Гэхдээ жил бүр Японд хэдэн 10 мянган хүн Орос руу алга болдог бөгөөд үүний 70% насан туршаагүй охид байдаг гэсэн статистик судалгаа байдаг ажээ.